Америкийн зулс Израилийн дайралт үеэр амнасаа алдсан одоо Аятолла аль Хаминей гэдэг дээд удирдагчийн дараа болвол Ираны удирдах зөвлөлт одоо шинэ хүнийг бас томилсон байна. Тэгэхээр ер нь цаашдаа одоо нөхцөлөдлийг аваад үзэх юм бол яг яаж одоо өрнөхөр байгаа бол за мэдээж одоо өчигдөр бас олон улсын хэвлэлүүд мэдээлжсэн одоо эцсийн одоо зорилготой хүрэхээс нааш Америкийн зулсын тал бол зогсохгүй гэдгийг мэдгдсэн мэт. Тэгэхээр ер нь цаашдаа яг яах болов? Тэгэхээр энэ Ираных бол Хамений дэглэмдээ биш юм байна. Угаасаа энэ Хамений байна уу, Хаменийхных байна уу хамаалга. Одоо бол Ираны хувьд бол нөгөө үндсэн 3 хүн бол дээд удирдлагын одоохондоо авчаад байна л да. Тэр нь ерөнхийлөгч манайхаар бол үндсэн хуулийн цэцгээд тий үндсэн хуулийн нүн дээжүүдийг шүүхийн хүмүүс бол төр одоо удирдлага аваад явжлаа л да. Тэгээд дээд удирдлагын дараагийн одоо шашин төрийг хослон баригч энэ хүнээ бол 50 болгонд Израилийн бол нууц албат бол мэдээл тэгэл тэрийг нь устгаад байна л да. Гэхдээ гол point гол үзэл санаа нь юу вэ гэхлээр үндсэндээ бол Иран Америкийг дагах хэвээр. Америкийн бодлогыг хэрэгжүүлэх хэвээр. Өнөөдөр Дональд Трамп бол яг хэлснээрээ хатуу бодлогоор Америкийг хүчтэй болгох тэр бодлогоо бол хэрэгжүүлээ явж байна. Эхний үе шат нь бол Венесуэл байсан шүү дээ. Венесуэлийг болгочлоо. Одоо дараагийнх нь бол Иран байж байгаа. Энэ бол зүй ёсны асуудал байгаа. Яагаад гэвэл өнөөдөр одоо газрын тосны нөөцөөр гэхээр дэлхийд эхлээд Венесуэл байсан 300 тэрбум баррел байна үү те. Дараагийнх нь бол Сауди Араб байж байгаа. Сауди Араб бол Америкийн холбоотон угаасаа ойлгомжтой. Тэгээ гуравт нь одоо энэ Иран байсан, дөрөвт нь Канада гэдэг ингэ явж байна. Одоо бол Ираныг онилж байгаа. Энэ Иран бол бүх талаараа ашигтай байралтай ийм улс учраас Ираны энэ дэглэмийг унгадгүй маа гэхэд бууж өгөөд Америкийн нэгдсэн улсын бодлогыг даах хэрэгтэй гэсэн тэр шаардлагыг бол Трамп үндсэндээ тавьж байгаа. Иран бол бас нэг өөр ач холбогдол нь бол өөр БРИКС-ийн орн баггүй юу? БРИКС-ийн орн. Тэгэхээр цаана бол бид нар юг олж харах хэрэгтэй вэ гэхлээр Иранд Хятад, Орос хоёр туслах нь үгүй юу гэдэг нь одоо бидний гол анхаарлын төв болж байгаа. Тэрнээс л Иранд тэр ямар дэглэм гарах энэ тэр бол угаасаа Сауди Араб ч гэсэн шейхийн энэ хаант засаглалтай улс тэгээд иймэрхүү байдалтай байж байгаа. Тэгээд Америкийн нэгдсэн улс үндсэндээ одоо яаж ийнө гэхлээр ер нь бүх санаачлагаа бол өмнө алдсан гэж Трампийнхаар ойлгож байгаа. Тэр санаачлагаа бол гартаа буцааж авч ийн гэж ойлгоно. Энэ хүрээндээ бол газрын тосны зах зээлийг бол тэр чигээрээ бол бүрэн эзэмших ёстой гэдгээр байж байгаа. Өөрөөр хэлбэл 1973 оноос ч тэр Арабтай бол петродолларын гэрээтэй байсан шүү дээ, тий байсан. Тэгээ энийгээ бол буцааж авах ёстой, тий. Өнөөдөр дэлхийн шинжилгээ ухааны технологийн гол үндэс суурь нь бол газрын тосон дээр хэвээрээ байгаа учраас энэ санаачлагаа бид нар алдаж болохгүй гэсэн зүйлийг Америкийн нэгдсэн улс бол гол тавиа явж байгаа шүү дээ. За тэр хүрээндээ бол энэ зах зээлийг одоо хөдөлгөгч тий АПЕК-т одоо ОПЕК биш ОПЕК-т нөлөөгөө одоо бүрэн бэхжүүлэх энэ бодлого нь бол хэрэгжээ явж байна. Тэгээ энэ бол Ираны дараа бол нэг гайгүй болох байх гэж бодож. Одоо энэ Иранд бол тэртээ тэргүй өмнөх одоо ерөнхийлөгчийн хугацаанд бол Трамп бол Ираныг тэр цөмийн зэвсэг гэж хэлж байгаа. Гэхдээ тэр бол нэг тийм онцсон юу биш л дээ. Өнөөдөр хүний эрх арчил гэж ярьж байна, цөмийн зэвсэг гэж ярьж, юу ч гэж ярьж болно. Энэ бол үндсэндээ бол нэг одоо шалтгаан гэх юм уу да тийм хэмжээнд л авч үзсэн. Гол ашиг сонирхол бол Америк хүчтэй байх хэвээр тэрийг давхар бол Орос Хятад хоёрт бол харуулж штэ тий. Орос Хятад хоёр яг үндсэндээ бол хөдөлж чадахгүй байх гэж ойлгох уу эсвэл олон улсын эрх зүйн хэм хэмжээг дагах чинь гэж ойлгох уу тий. Эрх эсрэг альваар нь ойлгох вэ гэдэг чи бас ямар өнцгөөс харахаас л хамаарна л да тийм. Хятадын зүгээс бас одоо Иранд дэмжлэг үзүүлээд тодорхой хэмжээний одоо цэргийн баазуудад нь бол зэвсгээ одоо байршуулсан байгаа гэсэн мэдээлэлүүд олон улсын хэвлэлээр ярьж байна. Тэгэхээр энэ дээр баталгаа тодорхой одоо нотлохоо байгаа юу? Энэ бол бас Хятад бол айгүй болгоомжтой хандаад байна л да. Юуны өмнө бол Оросууд шиг шууд хандахгүй байна.
яг Иранд бол шууд одоо тусламж үзүүлнэ гэхээр бас болохгүй. Нөгөө олон улсын эрх зүйгээ өөрсдийнх нь ярьж ирсэн зүйлтэй харшуулчих гээд байгаа байхгүй юу? Тэр цаана чи Украины асуудал, Тайваны асуудал гэж байгаа учраас прецедент үүсгэж жишг тогтоохоор нэг талаар нэг юм яриад нөгөө тал дээрээ өөр юм яриад байх гэхээр бас хятадд тэр нь бас болж өгөхгүй. Нөгөө Америкийн нэгдсэн улстай хэдийн муу харилцаа байгаа ч гэсэн эдийн засаг худалдааны салбарт бол харилцаа хамаарал их учраас хамаагүй хөдөлж болохгүй болчиход байна. Тэгээ ийм хүрээнд байж байгаа учраас ямар ч гэсэн эхний ээлжинд бол тагнуулын мэдээлэл солилцох тал дээр бол Иранд туслаа явж байгаа. Тэгээд хэрвээ болохгүй бол одоо өөрийнх нь эрх ашиг хэр хэмжээнд хөндөгдөж гин гэдэг чинь одоо Орос Хятадын энэ үйлдэл одоо итвэхээс нь хамаарна шүү дээ. Энэ үйлдэлээс нь хамаарна. Тэгээд энэ байдлаасаа бол Хятад энд бол нэлээд анхаарч байгаа. Хятад бол зүгээр Ираныг бол тавиад өгчихгүй байх гэж бодож байна. Яг л Иранаас тэд нар чи бас газрын тосны нэлээ их хэмжээг бол авч байгаа. Эдгээр чи одоо юу гэж байна? Өдөрт 140 сая баррел гэлөө газрын тосыг бол авдаг гэсэн тиймэрхүү мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хамааралтай учраас бол зүгээр тавиад өгчихгүй байх. Тэгээд эн чи юунд өрж ийн гэхээр бусад бүс нутгийн зөрчилдөө мөргөлдөөнөөс ингээд харах юм бол ер нь дэлхийн 3 болох уугүй юу гэдэг дээр энэ чинь асуудал явж байгаа шүү дээ. Одоо дэлхийн 3 дугаар дайн гэдэг асуудал чинь яаж гарах вэ гэхлээр Орос, Хятад, Америк гэсэн 3 гүрэн нэг одоо зөрчилдөөнд бүгдээр шууд хамрагдаж орохыг хэлж байгаа. Тэгэхээр энд одоо хэрхэх талын асуудал явагдаж байна л да. Нөгөө талаар бол Иран бол Америктэй бас тодорхой хэмжээний яриа хэлцээр явуулах асуудал гараал байна. Тэрийг нь бол мэдээж нөгөө Иран бас өөрсдөө бол нэлээд тийм ховсголч улсууд байхгүй. Исламынхын чинь тийм замаасаа ухардаг улсууд биш л дээ. Тэрний цаанаас бол Хятад бас яриа хэлцээр явах гэж үзүүл яасан энс ингээд бол Орос ч гэсэн Хятад ч гэсэн бас зөвлөжихийг үгүйсэхгүй тийм бэжж одоо Трамптай яриа хэлцээр явуулна энэ төргээд санал болгоо за яах вэ гэл ингээд нэг юмн дээр булт хийх үү байх үү гэдэг бас нэг л нэнтгэний асуудал тэнцээ явж л байна л да. За Ираны хувьд одоо хэрвээ Америкийн хэсэг улсын одоо дагахгүй Америкийн хэсэг улсын талаас тавьж байгаа шаардлагыг хүлээж авахгүй энэ хിവэр үргэлжлэх юм бол ер нь нөхцөл байдал дээр яг хэн одоо шийдвэр гаргаж яах вэ? Иран ер нь барууны орнуудыг тэр тусмаа Америкийн нэгдсэн улсын Иран бол дангаараа барахгүй шүү дээ. Яг энэ Украинтай л нөгөө байрын солигдсон болохоос биш зарчим нь бол ижлэх л байхгүй. Украины талд бол барууныхын зэвсэг нийлүүлээд ингэж тэгж гин гэж байгаа. Иранд болохоор бас тодорхой хэмжээний тэр гадаад бодлого дээр нь бол Орос, Хятад хоёр нөлөөлж байгаа шүү дээ. Нөлөөлөхгүй бол тэд нар ч одоо тусламж үзүүлэх Иранд хэр хэмжээний тусламж үзүүлэхээс хамаарч одоо Иран бууж өгөх үгүй юу гэдэг асуудал чинь гарч ирж байна. Тэгэхээр ганцхан Ираны байр суурийг бид нар Ираны байр суурь гэж харах нь бас учир дутагдaltaй болов гэж бодож байна. Тэд нар ч одоо нөгөө дайн хизээ дуустдаггүй гэхлээр аль нэг талынх нь нөөц бололцоо хэрвэн гэдгээс шалтгаалж иж тэр дайн чинь хэр удаан үргэлжлэх нь хамаардаг байхгүй. Эдгээр Иран Путингийн нөөц бололцоо тоо хэмжээ их байсан хангалттай байлаа ч гэсэн эзэн нэгэн цаг тэр чинь дуусгал байгаа. Энд чинь технологийн хөшүүрэг бас нэмэгдэн Америк ч гэсэн цаана ямар байх вэ? Америк яг хуу жоохон муудаад ирлээ гэхэд одоо сая юу яаж юм хэр Англи, Франц хоёр дахиад ороод ирж шүү дээ. Хажуугаар нь Израиль бол тагнуулын мэдээллээр маш сайн хангаж байна. Тэр Иран руу Америк довтлох асуудлыг чи үндсэндээ Америк хизээ довтлохын шийдэггүй шүү дээ. Энэ бол Израиль бүх нөхцөл байдлыг мэдж байгаа учраас Израиль тагнуулын мэдээгээр одоо дарихад болно энэ төргээд янз бүрийн чигүүдийг бол өгчл байгаа болов гэж бодож байна. Нөгөө Хаменигаас эхлээд бүх тэр удирдлагуудыг одоо оновчтой цохилт өгж алж байгаа чинь дандаа нөгөө одоо Масадын мэдээлэл сайн байна л гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө одоо яг энэ Америкийн хэсэг улсын зүгээс Америк, Израиль одоо хамтарсан гэж нэрлэдэг байгаа тийм. Тэгэхээр энэ хүү одоо Иранд өгсөн цохилтоос ердөө хэдхэн цагийн өмнө Америкийн хэсэг улсын ерөнхийлөгч за цөмийн одоо хөтөлбөрийн талаар за ер нь одоо Ирантай хийсэн уулзалт дээр бол
маш одоо сэтгэл дундуур байна гэсэн мэдгэлийг хийсэн. Тэгэхээр бас одоо тун удахгүй шийдвэр гаргана гэдгээ бас энэ үеэрээ давхар илэрхийлсэн мэс. Тэгэхээр ер нь одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд за засаг захиргааны одоо нэгж нь яг одоо дотоодосоо те сенатын хувьд конгрессоос дэмжлэг нь яг ямар байгаа. Ер нь зөвхөн эрх мэдлийг нь хязгаарлах асуудал бас өнгөрсөн 7 хоногийн хувьд бол нэлээд яригдчихсэн. За энд нэг жоох аргагүй нөгөө одоо энэ ч бол яг Америкийн нэгдсэн улс бол яг нэг арчилсан орн гэдгээр л явж байгаа л да. Лобби бүлгүүд нь бол Сенатт болон төлөөлөгчдийн танхимд бол хүчтэй ажиллаж байгаа. Тэгээд ер нь нөгөө Мэйшармерийн нөгөө Израиль лобби гэж нэг ном бит юм л да. Тийм бүтээл тэн дээр бол еврей лобби бол Америкт бол нэлээд хүчтэй байдаг. Гэхдээ энэ ч бол бид нар дотор улс төр гэхээсээ илүү Америкийн нэгдсэн улсын эрх ашигын талаар яг капиталист орн гэдэг утгаараа Америкийн нэгдсэн улсын эрх ашигын талаар явж байгаа. Тэгэхээр энэ ч бол дотроо бол маргаан бол ямар явах вэ гэхээр улс төрийн маргаан буюу Трампыг яах вэ гэдэг маргаан байхаас биш Трампын үйлдэлд зориулсан маргаан бол өөр. Энэ бол эрх ашигын энэ маргаан бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд ямар эрх өгсөн байсан бэ гэхээр яг дайн руу орох юм уу те зэвсэгт мөргөлдөөн рүү орох нь бол ерөнхийлөгчийн бүрийн эрхийг нь асуудал болдог. Гэхдээ дараад нь тэрийг нь хязгаарлах уу үгүй юу гэдгийг сүүлд нь эхлээд одоо нөгөө конгрессийн шийдвэр нөгөө зөвшөөрлөөр Америк ерөнхийлөгч хөдөлдөхгүй байхгүй юу? Зүгээр Америк ерөнхийлөгч хөдөлсөний дараа эрх хэмжээний хүрээнд хөдөлсөний дараа нөгөө одоо нөхцөл байдал гэх юм уу байдлыг харзнах гэдэг юм уу тэр одоо байдал үйл явдал хаашаа эргэснээс хамаарат ерөнхийдөө бол Америкийн нэгдсэн улсын сенатн ч вэ шүүхэн ч вэ дандаа юм нэг хожигдсан мэт шийдвэрүүд гарч байгаа үст тэ. Тэгээ тэр чинь энэ утгаараа явж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол Америкийн нэгдсэн улс дээр хэрвээ Трампын энэ үйлдэлийг ингээл буруу шаагаад амар яасан бол эд ингээд конгресст бол маргаан дэгдэж явах хэрэгтэй байхгүй бөө юм болж байгаа. Тэр бол нэг харагдахгүй байгааг та бүхэн ингээ харж байгаа. Тэр чинь юу гэсэн үг гэхээр эрх ашиг нь ямар байна гэхээр хэрвээ Трампын хийсэн юм нь буруудвал одоо жинхэнэ одоо улс төрийн асуудал үүссэн. Хэрвээ зөвдөх юм бол Трамп юм байна гэд энэ бол ерөнхийдөө зөв бодлого байсан гэх мэтчлэнгээр ингээд явчихна л та. Тэгээ тиймэрхүү нөхцөл байдлаар явдаг. Тэгээ яг конгресстэй бол дайн зарлах марлах энэ асуудал бол конгрессийн эрх үүргийн хэмжээнд байж байгаа бох. Тэрээс бусад тохиолдолд одоо Америк жишээлбэл дайн зарлаагүй байгаа байхгүй. Яг нөгөө Орос яг цэргийн тусгай ажиллагаа гэдэг чигээр энэ ч бол зүгээр элдв тийм нэр тохихгүйгээр зүгээр ингээд бид нар бол цэргийн үйл ажиллагаа явуулж ингээд довтлоо гэж тиймэрхүү маягаар л явж байгаа. Хамгийн гол нь үндсэндээ бол үр дүн л байгаа юм л та. Тэгээд Трамп бол хүчтэй бодлого явуулдаг хүн байгаа. Нэгт хоёрдугаарт бол Трамп бол ямар нэг гэхэлэр яг би Трампыг өмөрч байгаадаа биш. Гэхдээ өмнөх үеийн аль түрүүн шийдэх ёстой байсан юмыг Трамп бол хүчээр одоо шийдэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ эрт орой хизээ нэгэн цагт олон улсын харилцаанд альва юм чинь шууд ингээд нэг өглөө босоод шийдэгдэчихгүй. Ерөөс ингээд бохшмал байдлаар яваал өмнөх ерөнхийлөгч нар нь мэдгдлүүд хийгээл зогсоод ирсэн бол Трамп очил шууд нэг мөсөн бүгдийг нь ингээл одоо чадахгүй юм чи одоо би чадаад өгье гэх маягтай л хийж байна. Ер нь зүгээр нөхцөл байдалтай холбоотойгоор Орос Украины дайн эхлэхэд ч яригдчихсэн ингээд дэлхийн 3 дугаар дайн эхэллээ гээл хид хідэн одоо энэ цохилтын дараа дандаа ингэж яригддаг. Тэгэхээр энэ удаагийн нөхцөл байдал зүгээр яг дэлхийн 3 дугаар дайн руу орох уугүй юу гэдэг дээр яг одоо нөхцөл байдал яг хаашаа ирэх бол таны байр одоо тодорхойлох боломжгүй байна. Өнөөдөр бол Орос Хятад 2 гэдэг чинь би одоо сая өмнө хэлсэн дэлхийн 3 дугаар дайн гэдэг чинь үндсэндээ бол нөгөө 3 том гүрэн шууд оролцсон тохиолдол болох байхгүй. Яг бол тэднэрт цөмийн зэвсэг нь байна, ресурс байна. Тэгээд нөгөө жижиг улсууд, бүс нутгийн улсууд өөрөө ирэхгүй тэрэнд нь ингээд татагдан ороод эхлэхээр дэлхийн 3 руу орж байгаа. Тэгэхээр одоохондоо бол дэлхийн 3 руу оруулахгүй байх асуудлыг бол Орос Хятад 2 бас үзээлэн л та. Яагаад гэвэл тэр чинь өөрсөнд нь ашиггүй шүү дээ. Дотоодын өмнө саман бослого тэмцэлгээд янз бүрийн юм гарч ирэн. Тэгэхээр удирдлагаа алдахгүй байхыг бас мэрийн хэр хэмжээнд. Тэгэхээр ийм байгаа учраас одоо бол яг ямар хэмжээнд явж байгаа. Хятад бол өөрийн гэсэн өөрийн хэмжээнд бол одоо тунгийн тохируулах маягаар Иранд бол туслаад явж л байна. Гэхдээ бүрийн хэмжээгээр энэ нь Америк Хятад 2 шууд
тулгараагүй байгаа. Шууд дунд нь Иран гэж нэг прокси байна шүү дээ. Тэгээ тэр юун дээр бас тийм байгаа. Украин дээр бас НАТОгийн цэрэг ороогүй байгаа шүү дээ. Тэр чинь юу дайн гарчих гээд байгаа учраас орохгүй. Тэрнээс л тэр НАТОдоо ч юм уу энэ тэр юундаа биш. Тэр хинээсээ айж энэ тэр ерөөсөө нэг сонирн биш. Том гүрнүүд шууд тулгарч болохгүй. За эдийн засгчид бол ерөнхийдөө энэ нөхцөлөд бол мэдээж ард нь бол газрын тосны одоо зах зээл байгаа. За газрын тосны зах зээлээр дамжаад Монгол улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр байр суурь илэрхийлж байна. Таны хувьд яг энэ дээр юу гэж харж байна? Байр одоо юу яах вэ гэхээр Оросд хэрхэн Орос хятад хоёр за хятад гайгүй өнгөрч байх. Орос бол нөгөө газрын тоссон дээр валютын ихэнх урсгал нь гол одоо баг төсвийн 50% нь юу тий юу валютын одоо нөгөө дайнтай байгаа учраас дотооддоо ч гэсэн үйлдвэрүүдэд бөмбөгдүүлж, жагсаалаас гаргуулж, тиймэрхүү асуудал байгаа учраас юу одоо тойрон утгаараа болвол Америк ингээд бүх газрын тосны ордуудыг ингээд аваад үн тодорхойлох тийм боломжтой болж хөшүүрг нь гараад эхлэх юм бол эн чинь Оросд муугаар нөлөөлнө. Оросд муугаар нөлөөлөхөд манад муугаар нөлөөлөх тийшээ хандаж болно. Гэхдээ манад бол яаж яах вэ гэхлээр тэр юу Оросд нөхцөл байдал ямар байна гэдгийг бид нар харах хэрэгтэй л дээ. Иранд гэхээс илүү тийм. Тэгээ тэр чинь арай болоогүй. Яг гэвэл Иран Венесуэл одоо дөнгөж эхэлж байна тийм. Нөгөө Венесуэл Америкийн хамтарсан компаниуд чинь зах зээлд одоо юугаа нефт гаргах эднэр нь бол дөнгөж эхэлж байна. Дараад нь хэрвээ Иран одоо хяналтанд Америкийн нөлөөнд орох уу тий Ираны гадаад бодлого, нефтийн бодлого нь Америкийн одоо зааснаар явах уу гэдэг чинь бас одоо цаг хугацаанд харуулах байх та.